За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочдоор Автобаазын санхүү аж ахуйн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Батбэлэг, за мөн Автобаазын хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн Ахмад Юмжир дулмаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Өнөөдрийн төргий за авралын мань хүлээн авч ирсэн хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа та ч гэсэн өнөөдрийн төргий. За энэ жил бол Автобаазын өсч хөгжсөний 100 жилийн одоо ой тохиож байгаа шүү дээ. Баярын түүх 100 жил гэдэг чинь бас том тоо шүү те. Маш агуу түүхтэй юм гайхалтай. Байгууллагын ой болж байна те. За ярианыхаа эхлэл хоёртоо бас гоё дэлгэрэнгүй танилцъя гэж бодож байна те. Яг одоо ямар чиглэлийн дагуу ажилладаг вэ? За тэгээд бас нэг ерөнхийд нь Автобаазын үйл ажиллагааны талаар үзэгчтэй одоо бас мэдээлэл өгөөд хэдүүл яриагаа эхлүүл ямар гэж бодож байна. За миний хувьд бол Цагдаагийн газрын Автобаазын цаг уучрын хэлтсийн даргыг хийдэг. Манай цагдаагийн Автобааз бол 100 жилийн төвөгтэй юм байгууллага. Цагдаа дотоодын зэргийн хэмжээнд гэмт хэрэгтээ тэмцэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг бүхэл аль багш дэмжлэг үзүүлэн автомашинаар ханган түүний бэлэн байдлыг ханган засвар үйлчилгээ шатахуун бүхэл талаар ингээд дэмжлэг үзүүлээд ажилладаг ийм байгууллага байгаамаа. За хичнээн жил ажиллаж байна та. Одоо яг энэ 100 жилийн бүх 100 жилийн хэдэн жилийн хамт өнгөрөөсөн байна. Миний хувьд бол цагдаагийн байгууллагад 2004 оноос хойш ажиллаж байна. Одоо нийт 22 жил. Тий. За таны хувьд. За миний хувьд Автобаазын хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Манай Автобааз нь бол ер нь бол цагдаагийн дотоодын зэргийн анги байгууллагын цагдаа жолоочийг хангадаг нөөц бүр тэр цагдаа жолооч албан тушаалныг одоо энэ манай Автобаазаас хангаж явуулдаг. Тийм байна. Тэгээд би бол цагдаагийн байгууллагад 14 жил ажиллаж байна. Автобаазтай бол 4 жил ажиллаж байна. Цагдаа жолоочоор нь хангадаг. Би ч одоо ерөөсөө яг тэр дотоодоос цагдаа нар л өөрсдөө ингээд машинаа барил ингээд яваад идэг гэсэн үгүй юм байна те. Манай байгууллага ер нь бол тээврийн цагдаагийн албаны дараад ахлагч бүрэлдэхүүнээр 2-т ордог цагдаагийн хэмжээндээ. Нийт 147 цагдаа жолооч оронтойтой 29 цагдаа жолооч засварчин гэсэн оронтойтой юм. Манай байгууллагын одоо 80% нь бол ахлагч бүрэлдэхүүн эзэлж байгаа. За Автобаазын хамт олон бас яг одоо тийм ямар чиглэлд бас ингэж одоо үзэгчд маань бол тэр бүрчлээ Автобааз гэж сонсохоор бол мэдээд байдаг те. Гэхдээ яг ямар байгууллагатай хамтарч ажилладаг ямар хүмүүс байдгийг бол төдийлэн сайн бас нөгөө мэдээлэл бага байдаг болоо гэж бодож байна. Тэр талаар гоё хэдүүлээ мэдээлэл өгье л да те. Би ярих уу. За ер нь бол цагдаа дотоодын зэргийн хэмжээний жолооч хангана гэхээр манай харьцахгүй байгууллага ерөөсөй байхгүй. Бүх байгууллагаттай нь харьцдаг, жолоочороо хангадаг. Тэр манай байгууллагаас жолооч нь манай байгууллагаас бүх одоо цалин хөлөс, шагнал, урамшууллаа авдаг боловч хэрэглэгч байгууллага дээр очиж үйлчилдэг гэсэн үг. Одоо нийт цагдаа дотоодын зэргийн 168 баха байгууллагын цагдаа жолоочийг ер нь хангаж явж байгаа. Тэгээд дээрэс нь бас одоо үйлчилгээнд одоо хөдөө орон нутагт одоо шалгалт тэнэлт шалгалтаар явна тэгээ өөр бас бусад ажил арга хэмжээнд бол манай байгууллагаас жолооч болон автомашинаар ингэж хангаж байгаа. Ер нь бол хамгийн чухал бас хэсгийг бүрдүүлж өгж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тийм одоогоор жишээ нь Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагууд байгаа. Бүхэл энэ нийслэлийн цагдаагийн байгууллага одоо энэ дүүргүүдийн цагдаагийн хэлтэс цагдаа ерхий газрын харьяа бүхэл байгууллага мөн бас ингээ харилцагч хууль зүйн яам, сангийн яамч гэдэг юм уу, чиг үүргийн мөн гадны байгууллагууд бас нөгөө манайх чинь парк шинжилт сайн хийгдсэн машин тэрэг ихтэй энэ чиглэлээр бас нөгөө байгууллагууд маань хүсэлтээ тавиад тэгээ түүний дагуу бас автомашинаар хангаад ингээд хамтран ажилладаг байна. За түүх 100 жилийн ой тохиож байгаа. За энэ ойн хүрээнд ерөнхийдөө бас яг хийгдэж байгаа, төлөвлөж байгаа юм ажлууд ер нь ямар ажлууд байгаа бол бид нэр 100 жилийнхаа ойг угтаад 100 ажил төлөвлөсөн. Үүний хүрээнд бол одоогоор бол ажил бол 80 гаруй хувьтай байна. Онцлог ажлууд гэвэл яг бүтээн байгуулалтын ажлуудыг бид нар дотооддоо хийж байна. Одоо бид нар чинь ажлын онцлогоос шалтгаалаад манай Автобааз чинь гаднаас орж ирж байхад ингээд тээврийн хэрэгслээ шалгадаг, мөн үйлчилгээнд гарахад мөн шалгадаг. Үүнийг шалгадаг манай автомашины механикуудын байр байна, шалганы байр мөн үүдний харуулын цагдаа, мөн автомашины угаалгын газартай, мөн угаалгын газрын мөн дээр нь автомашины гаражууд байдаг. Энэ болгоны бүтээн байгуулалтын ажлуудыг бол бүгдийг хийсэн.
дотоод нөөц бололцоогоо ашиглаад мөн албан хаагчдынхаа оролцоо дэмжлэгтэй бол одоогоор бол 100 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд мөн төв байрныхаа засвар үйлчилгээ дотоод гадна гэсэн ийм засвар үйлчилгээний ажлуудыг бол бид нар бол үндсэн ажлынхаа хүрээнд хийгдээд одоо явж байна. За цагдаа жолооч гэдэг одоо сэдвийн талаар хэдүүлээ бас ярьлаа шүү дээ. Тэгээд цагдаа жолооч нарын маань хувьд бол одоо маш их ачаалттай байдаг. За тэгэл цаг нарг үздэгдэг тийм хүмүүс байдаг гэж бодож байна. За бид бүхэн бас нэлээд хоногийн өмнө бас яг тухайн үед ажиллаж байсан тий одоо маш олон жил ажиллаж байгаа тухайн үед бас автобазын дараагаар ажиллаж байсан хүнтэй бас ярилцж байсан. Тэгээд тэр үед бас өөхтөхөөсөө маш гой хоочсон л да. Тэгээд мэдээж одоо бүх салбарт одоо энэ цагдаа жолооч нар бас ингээ ажиллаж байна тий базын одоо үйл ажиллагаатай ингээ хамтардгаа гэдэг. Тэгэхээр бас тэр хүмүүсийн ажиллах нөхцөлийг илүү сайжруулж одоо шинжилж байгаа бас жил болов гэж бас харж байна л да тий одоо бүтээн байгуулалтаас ахуулаад одоо хийгдэж байгаа ажлууд ч гэсэн яг тэдгээр хүмүүсийн бас ажиллах нөхцөлийг маш гоёор дахин бүрдүүлж байгаа юм шиг санагдлаа. Бас нэг асуух асуулт нь одоо техник хэрэгслүүдийн маань бас одоо энэ сайжруулалт бас аль хэрэг хийгдэж байгаа бол гэсэн байна. Сүүлийн жилүүд л манай цагдаа эрхийн газрын автобазаас цагдаа эрхийн газартайгаа хамтраад одоо сүүлийн 5 жилийн судалгаагаар бол жил тутам нэг 100 гаруй одоо энэ оны байдлаар бол нийт бол 600 орчим тээврийн хэрэгслийг ингээд парк шинжилтийг хийсэн байна. Мөн энэ хүрээнд бол нийт 900 гаруй машинтай үүний үндсэн парк шинжилтийн 70%-ийг бол шинжилсэн ийм улсын хэмжээний томоохон байгууллага болоод ингээд 100 жилийн түүхийгээ ингээд бид нар бүтээн байгуулалтын ажил мөн парк шинжилтийн ажлуудыг хийгээд явж байгаа. Машин техник гэдэг бол одоо өөрөө шууд бас нэг утгаараа бол гэмт хэрэгч гэдэг юм уу янз бүрийн тэр зөрчлүүдтэй шууд холбоотой байж таарад байна те. Машин техник сайтай байж ижил мэдээж тэднийг бас нэг ингэн бас нэг ажил амжин гэдэг зүйл байдаг болоо гэж бодож байна. Тэр тусмаа одоо ингээд зуны улирал болж ин ер нь нилээдгүй танаа байгуулгын хувьд бол бас нилээ ачаалтай байдаг болоо гэж бас бодож байна те. Одоо ингээд нэг амралт зугаалга гээл эхэлжтэй гэж тийшээ ингээд машин техник бүтэн байдлыг хангах гэдэл ер нь нэг нилээ юм ачаалтай үе өнгөрдөг болоо гэж бодож. Тэг нөгөө цаг агаарын нөхцөл байдлууч байна, улирлын шин чанартай нөхцөл байдлууч байна. Албан агч нар байна, шүн ороогүй дуудлаганд явна, эрүү мөрдөн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ингээд бүхэл нийслэлийн хүрээнд ямар нөхцөл байдал тоо мэдээ гардаг та нар гэмт хэргийн шин чанартай ч юм уу. Тэр болгонд манай цагдаагийн байгууллагын жолооч нар маань машинтайгаа хамт үүрэг гүйцэтгээд ингээд явж идэг. За энэ хүрээнд бол янз бүрийн асуудлууд тулгардаг. Тэр болгон дээр нь бас техникийн бүрэн бүтэн байдал талаас нь бас машин техник бас зогсох мөн шатуун техник хэрэгсэл бүрэн байдал аюулгүй байдлыг хангах чиглэлээр нь бол тасалтуулахгүй хүрээнд манайх бол 24 цагаар л яг л адилхан бэлэн байдалтай ажиллаж байгаа. Мөн цагдаа нар маань бол бас тэр ажилдаа явна. Дээр нь одоо 24 цагаар үүрэг гүйцэтгэжээд үргэлжлүүлээд явах ч юм уу тийм тохиолдлууд бол их гардаг. Ер нь хүний нөөцийн тал дээр хэр ер нь бас нэг энэ салбар хүний нөөцөөр бас гайгүй хангагдаж байна. Ер нь бол сая дундагийн хэлснээр нэмж чиглэлд манай дээр нөө засвар үйлчилгээний хилцэг гэж байгаа шүү дээ. Тэнд бүхэл бүтэн 30 гаруй албан агчтай бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Одоо бүхэл бүтэн цагдаа дотоодын хэмжээний автомашины бэлэн байдлыг хангах гэж одоо 24 цаг шаардлагатай үед 24 цагаар үүрэг гүйцэтгээд ингээд засварчид бас байдаг. Тийм. Хүний нөөцийн хувьд бол ер нь бол одоо нөгөө парк шинжилтийн хувьд одоо байгууллага бүтэц онтоогоор шинчлэгдээд явах тусам тэрний хэмжээгээр хүний нөөцийн хангалт бас нэмэгдэх шаардлагатай. Одоо манайх нийт 147 цагдаа жолоочтой боловч 168 хэрэглэгч байгууллагыг бид нэр цагдаа жолоочлон автомашинаар хангах хэрэгтэй. За яг тээврийн хэрэгслээ бид нар бол бүрэн бүтэн байдлаар нь шийдчихэд байгаа. Цагдаа жолоочийн хувьд бол бас дутагдaltaй асуудал байгаа. Онтоогоо шийдвэрлүүлэх шаардлага хэрэгцээ шаардлага гараад. Энэ яаж хүний нөөцтөл дээр ер нь бас нэг арга хэмжээ одоо хүмүүсийг яаж хэрхэн татах байж гэдэг юм уу тийм арга хэмжээ янз бүрийн одоо тийм сошиал контент одоо юу гэдгийг бас нэг тийм юм зүйлсүүд бол хийгдэж би одоо 4 жил хүний нөөцийн ажил албан тушаалтай томилогдоод ажиллаж байна. Автобус дээрээ бол одоо жил болгон цагдаагийн хэмжээнд одоо нээлттэй хаалганы өдөрлөг гэдэг зохион байгуулж байна. Дээрээс нь бол одоо нөгөө манай дээр бол засварчид тэгэхээр нөгөө мисиг нөгөө
мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг засварын чиглэлээр төгссөн хүмүүсийг бол манай дээр засварчин дээр албан тушаал дээр авдаг. Тэр хэмжээнд дээр бид одоо нөгөө нийт цагдаа дотоодын цэргийн алба хааж байгаа цэргийн алба хугацаа цэргийн албаагч дээр болон механик инженерийн сургуулийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулиуд дээр очиж ингэж манай дарга нар болон ахлах хэсгүүд ингээд хуваарлагдаад байгууллагаас устчилж ажиллаж хүний нөхцөө бүрдүүлдэг. Ерөнхийдөө өөрсдийн бас нэг юм одоо засвар үйлчлэгээ үзүүлдэг байсан ч юм уу тийм хувь хүмүүс бол зүгээр бас очиод ингээд одоо ажилд орох бас боломж ер нь хэр байдгийг тий. Заавал бас нэг юм цэрэг цагдаагаар юм дамжсан байт юм уу? Болно болно. Ер нь бол цагдаа жолооч мэрэгчлээ. Тэгээд цэргийн албаа хаасан бүрэн дунд болон түүнээс дэш боловсралтай иргэд бол манад ирж ирэх манай алга нээлттэй шүү нээлттэй шүү гэж тий. Би ч бас нэг бодохдоо маш их угаасаа та нарт ингээд нэг юм ачаалттай ажилдаг болов гэж бодож байна. Тэгэл ингээд хүний нөөц юм хүч бол нэлээд дутдаг болов. Тийм үед бол бас яг ийм хүмүүс бас зорж очиод ихэд бол нээлттэй л юм байна тий. Залуу үеийн одоо төлөөллөөс одоо аль хэр хувийг бүрдүүлж байгаа болоо жилчтэй маань. За яалтчгүй л одоо 4 жилийн хугацаанд тийм ээ одоо нийт бүрэлдэхүүний одоо 80% залуучсан. Тий. Мэдээлэл хийж байгаа. За дахиад явчих. За яалтчгүй одоо сүүл 4 жилийн хугацаанд одоо манай байгууллагын албаагчдын 80% залуучсан. Тэр дунд ба цагдаа жолоочдод маань ер нь 80% нь бол залуу албаагч. Зүгээр сонирхоод асуухад ер нь ингээд автоматд орж ажиллаж байгаа хүмүүс маань цол аваад явах уу? Тэг нь. Цагдаагийн дэд ахлагч цалнаас эхлээл явна да. Цалтай ажиллана. Тэгээд тэр бас маш том давуу талтай. Тийм, ховц формын өмсөн мэдээ тэтгэмжид гаргахад одоо цагдаагийн байгууллагад ажилласан албаагчд бол 20 жил тасралтгүй ажиллахад тэтгэвчтэй гарнаа эрх нь өснө гэсэн. Тэгээд одоо жишээ нь 18-тай одоо цэргийн албаа төгсөөд бүрэн дунд сургуулаа төгсөөд ингээд 18 19 сартогт орлоо шүү дээ. Тэгэхээр 40 наснда тэтгэврийн албаа тэтгэвчд гарах эрх нь нээгдээд нээл гэсэн. Тэгэхээр бас аюул даваа талтай. Тийм ээ тий. Маш том даваа талтай юм байна. За бидний бас ярилцах хугацаа өндөрлөх төгсөж байгаа учраас та хоёр маань бас хамт олондоо тий түүхт 100 жилийнхаа ойг угтуулсан гоё мэндчилгээ дэвшүүлээч гэж бас хүсэж байна. 100 жилийн түүх гэдэг бол маш том агуу түүх болов. Маш олон сайхан түүх Ахмад буурай ажилчид бол нэлээдгүй байгаа ах тий. За танаас эхлэе. За цагдаагийн байгууллагын нэр хүндтэй энэ сайхан албанд бас нэг хоёргүй сэтгэлээр бид нар ингээд ажиллаж байна. Миний хувьд бол цагдаагийн байгууллагууд бол 20 жил ажилласан. Энэ хүрээнд бол мэрэгжлийн хувьд бол Нярваас Нахуула санхүүгийн хэлтсийн дарга хүртэл ажиллалаа. Мөн дүүрэг, хэв журам, цагдаа ерхий газар, нийслэлийн цагдаа, орон нутаг, тээврийн цагдаагийн алав ингээд бүхэл чиглэлээр ажиллаж исэн. Энэ албаараа бахархдаг. Түүний дотор одоо энэ удаа бол цагдаа ерхийн газрын автовазд цагдаагийн байгууллагын сайхан 100 жилийн түүхтэй байгууллагад ажиллаж байгаадаа их баяртай байгаа. Ингээд нийт албаа агч нартай болон үеийн ажиллаж исэн ахмадуудтай бол 100 жилийн мэнд хүргэе. За миний хувьд бол бас цагдаагийн байгууллагт бичээчээс нэгсүүлээд ингээ ахлах мэргэжилтөө хөгжлөө төвшин томилогдоод ажиллаж байна. За цагдаагийн ерхий газрын автовазын түүхт 100 жил гэдэг бол хин хүнд нэг тохиогоод авахгүй бас азч явшаан. Тэгээд байгууллагын 100 жилийн түүхийг бүтээлцэж явж байгаадаа бас маш их бахархаж талархаж байгаа. За тэгээд ер нь бол цагдаагийн ерхий газрын автоваз маань 240 гаруй албаагч ажилчинтай, дээрээс нь 220-од ахмад ажилчинтай, нийт 500-аад ийм бүрэлдэхүүнтэй том байгууллага байгаа. Өргөн бүрэлдэхүүнтэй шүү дээ. Бүрэлдэхүүнтэй. Нийгэмд тэгээд цагдаагийн ерхий газрын 100 жилийн түүхийг бүтээлсэн ахмад ажилтан болон одоо ажиллаж байгаа албаагч тэдгээрийн ар гэртэн бүгдэнд нь цагдаагийн ерхий газрын автовазын түүхт 100 жилийн айн баярын мэндийг хүргье. За баярлалаа. Үзэгчдийн өнөөдрийн зочдоор цагдаагийн автобазын санхүү аж ахуйн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Батбэлэг автобазын хүний нөөц хариуцсан ахлах мэрэгжилтэн цагдаагийн Ахмад Юмжир Доломнаар оролцлоо. За хамтаас үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш цагтаа иргэ уулзлаа. Түр баяртай.